Чаахад нэвтрүүлгийн шинэ дугаар хүрч байна та бүхэнд. Тэгэхээр бид амьдралд хайртай шоу тоглолтоо хүргэж байгаа X2 Production-ы залуус хүрэлц ирж оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлал дээр жүжигчин Намуна. жүжигчин Баяса. жүжигчин Оно. жүжигчин Инхүүш. жүжигчин Дүлгөн. За алга ташаал яасан ба яасан сул байна те. жүжигчин Мөги. За хойдлын игнээс жүжигчин Ивэл. жүжигчин Минжин. жүжигчин Зорго. жүжигчин соёлын тэргүүний ажилтан Бараа нарын хүртэл байна. Бараа хүлээгээд байсан юм ба штэ бүгдээрээ. Амар сул дуурал байсан. За тэгэхээр X2 Production маань намар цагийн нээлт гэдэг бид амьдралд хайртай шоу тоглолтоо хүргээд одоо хит он чинь тий сая хитнээс эхэллээ тоглолт маань 8 сарын 19-нээс эхэлсэн тий. За хэдийн хугацаанд тоглогдох вэ? Ер нь тоглолтын нийт хугацаа одоо хэдэн минут шүү юм тий. Энэ талаар манай жүжигчин менежер Зорго байлаа. 8 сарын юу лээ? 8 сарын 19-с тоглосон. Одоо 9 сарын 1 дунд хүртэл 9 сарын 17-8 хүртэл тоглоно доо. Тэгээд тоглолтын метраж бол нэг 2 цаг 10 минут. 2 цаг 15 минут хавцаа. Тийм тоглолт болж байгаа. Яг үннийг хэлэх юм бол 2 цаг 17 минут 31 секундтэй. Тэгээ миний хэлсэнүүд дэлгэрэнгүй бараах хэлээ яваад наа. Тэгэхээр тоглолтондоос урилгаар жүжигчид ирж тоглож байгаа тий. За энэ талаар бараах хариулнаа. Тий, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигч Ундармаагч маань, за мөн Монгол Улсын гавьяа жүжигчин Хөрлөх маань бас ирж тоглож байгаа. Мөн Соёл урлагийн их сургуулийн 3 дугаар хэмжээний оюутнууд. Энэ ташрамт хэлэхэд нэрээ Соёл урлагийн их сургуулийн Отхон Ботогчтой 3 дугаар курсын оюутнууд баярлалаа. Баярлалаа гэж. Яа. Мөн Хөрлөх Ундармаагч хоёрт баярлалаа гэж. Баярлалаа. Ирж үзэж байгаа үзэгчтэй баярлалаа. Одоо дахиад ирж үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Зөндөө олон хүмүүс үзэж байгаад баярлалаа. Нэвтрүүлгээ эхлэе. За тэгэхээр одоо X2 Production бол бас кино нэлээд олон уран бүтээл дэлгэцийн уран бүтээлүүдийг бас нэлээд хөрвүүлсэн тийм. Ямар кинонуудыг бас хөрвүүлжлээ. Миний хөрш чөтгөр өөр болсон явдал. Сэргээш 1 2 3 тийм. Одоо тэгээд ирэх онд кино хийх байхаа гэж бодож байгаа шүү дээ. Тийм үү? Ирэх онд бас дахиад кино. Тийм. Энэ жил хийх байсан тэгээд түр хойшлсон юм шиг байгаа. Бид нар одоо шийд гаргацгүй. Энэ жил хийх ёстой байсан. асуучгүй. Бид нар тэрэнд нь тоглох ёстой байхаа гэж. Эргэжлээс гоё кино байна. Сайн л уран бүтээл юм гээл төлөвлөд байгаа юм. Тийм. Тэгээд хэдэн уран бүтээл хийснээр биш зүгээр тэр болсон гэдгээр нь дүгнэх юм чинь гэж удаад бас нэлээд нухацтай авч үзээд тэгээд энэ тал дээр жоохон байхаа гэдэг. тэрэн дээр жоохон ингээ хүлээцтэй хандаад байгаа юм. Тэр одоо чи ингээд кино хийхэд одоо чи миний хөрш чөтгөр ч юм уу те энэ кинонуудыг хамгийн урт хугацаанд хамгийн богино хугацаанд бүтсэн киноч юм уу те тэгэхээр бас сонирхолтой байна. Энийг ч бараах хариулах. Тийм миний ч тэр үед байсан юм чинь. Аль нь тоглосон юм чи. Одоо энэ нэг микрофон ингэж хажуудтай ингэж барьсаар байгаа Зүгээр татчихна тий яг хажуудаа игээд скотч морж юм шиг санагдаад. Жоо их чууштай. Нэг хүний орон зайлаа орж яриад байгаа шиг санагдаа. За тэгээд миний өрчтгөр бол нэг 49 50 хоногийн 50 гаруй хоногийн жил 45 хоногийн зураг авалттай байсан. Тэгээд тэр чи 2008 онд бид нар яг Олимпиар хийжсэн. Олимпийн анхны алтан медаль авч байхад бид нар миний өрчтгөр Моннис компанитай хамтарч ажиллаа. Тэр дотор зураг авч байлаа. Тэгэд ер нь бол тэрнээс хойш чинь 10 онд лөө. Болсон явдал чи 12 онд лөө. Бас Олимпиар лөө. 10 онд лөө. Тий 10 онд хийсэн. Болсон явдал гэдэг кино хийсэн. Ер нь бол нэг киноны хийх хугацаа бол нэг за нэг сар хагасч байт юм 2 сарын хугацаанд хийдэг те. Тэгээд бэлэн болоод гаргахсаар адил манайхан харин жоохон хүлээцтэй ханддаг. Тэр бүх юмаа жин там болгосны эцэст
Удирдал нь бас таарч гин үү тий, те. удирдал нь бас таарч гин үү. Тэгээд Одоо хэд яг- хэдэн шалгуур, шат дамжлага тэр техникийн нөхцлүүд бүрдсэн үү, дуун, хөгжим нь яаж байна? Оюутнууд орж ирсэн яаж үү? байна? Тэгээ хамгийн төгсгөлд нь оюутнууд орж ирсэн үү? Гүнтэй хэр үзэхээр удирд байна гэдгийг тооцоолж байгаа тэгэл гаргадаг. Тэгээ одоо дараагийн киногоо харин энэдмэн кино ирэх үү? Нэг бол аим шиг кино ирэх үү гэж их бодоод байгаа. Хоёр дэс өөр магадгүй аим шиг кино ирэх юм бол илүү их сонирхч магадгүй те гэж бодлоо. Аим шиг кино гарах юм бол энийг гэдэж магадгүй шүү хүмүүс те. Харин тэгэнгүүт нь Одоо бид яг энийг яах ихгүй айлах хэрэгтэй байхгүй. А нэг бол маш уянгийн драмын кино хийгээд нөгөө энэдмийн уран бүтээл хийдэг Дөрөв бас ивдэх байх л те. Чак ак нэвтрүүлгийн 3 үе байгаа. Эхний үе бол зураг таах, хоёр дахь үе кино таах гэж шинэ үе орж ирж байна. Сүүлийн үе бол яг финалд үлдсэн хоёр оролцогчийн дунд явагдах асуулт хариултын үеэс бүрдэж байгаа. Ингээд эхний үе болох зураг таах хэсэг маань эхэлж байна. Зураг таах хэсэг. Эхний үе болох зураг таах хэсэг дээр эхний баг болох Намууна Баясаа нар гарч ирсэн байгаа. Намууна зураг зурж Баясаа таах хэстэй болж таарч байна тий. Баясаагийн хувьд бол тогтоо сандал дээр сууж үзээгүй. Үзээгүй. Эдгээр муухай хүний өдөртөө тогтоо сандал дээр сууж бүгд алгаад очиж тийм. Муухай ус. Тийм шүү дээ. Хүмүүний бодол ер нь дуртай шүү дээ. Хоёр зураг таах уу? Хоёр зураг таана. Хоёр 1 минутын хугацаанд одоо нэг зурганд бол 30 секунд байна гэсэн үг. За. Тий. Хэцүүч зургнууд байгаа, амархан ч зургнууд байгаа. Гоё зураг юм шүү дээ. Би бол муу зурдаг. Намууна Баясаа хоёр одоо яг ямар дүр тоглож байна? Ямар дүр дээр? Шоу тоглосон дээр. Тий, шоу тоглосон. Ерөнхийдөө бол янз янзын л одоо манай 7 номер байгаа тийм. 7 номероос тэгэл нэг спиннингийн багш болж байна. За үзэгчтэй номер дээр орж байгаа. За тэгээд нэг нөттэй. Үзэгчтэй номер тий. зөв. Манайхаас үзэгчтэйгээ тоглолт толгон дээр бас үзэгчтэйгээ бас номерт оролцуулаад тоглохоор үзэгчт маань бас гоё дуртай байдаг. Тэгээд тэр номеруудаа бас тоглолт дамжаад тийм ээ. Уламжлалгаа хийгээ явж байгаа. Энэ удаагийн үзэгчтэй номер бол маш гоё. Маш гоё. Сонирхолтой. Шагналтай. Шагналтай. За. Тэгэхээр 20 цаг 19 цаг тутам тоглож байгаа тийм. Тэгээ өдөр бүр 19 цагаас. За. Нөгөө байгаа. Ер нь ямар зургнууд ямар зүйлийг одоо энэ зурх талд гайгүй. Стоо зурдаг. Ямар зурдаг? Зурх шаардлагач гардаггүй. Гардгүй юу? Нүүрэн дээрээ ч юм уу зурдгүй юу? Нүдээш боо зурдаг. За тэгэхээр таны хувьд ер нь зурхтай хэрэг. Нуул нь би гайгүй зур тий. Яахад Тэгээ яг эмэгтэй хүнийг одоо тогон дээр суулгаад явах гэж одоо би өөрөө суучлаа. Тэгээд зурх тал дээр яг би гэхдээ номоногийн муухай зурсныг би өөрөө толгойд харихында гоёор төсөөлөд тэгээд зураа. За тэгээд Намууна Баясаа хоёр маань хэрхэн зураг зурж хэрхэн таах нь бүгдээр харцгаая. Ингээд ихний багтаа амжилт хүсье. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд өгөгдсөн зургийг амжилттай тааж чадсанаар за манай Баясаа Намууна хоёр маань манууха авах хэрэгтэй байгаа. За Баясаа таагаад авах тий. цагдаа хүүхэд Юу ч хэлэхгүй. Толгоос ихсрэгчгүй дагчихгүй. За цаг явсаар байна. Цаг хагастай орох гэж цэрэг За дараагийн зураг руу орч олно шүү. цэрэг цагдаа Дараагийн зураг руу орч олно. Цаг явсаар байна. Цаг хагастай орсон байгаа. эмч цагдаа хатан хаан Хилээд авах хэрэгтэй. Юу ч хамаагүй хилээд авах. юу юм бэ тэр морь ямаа малчин заан зааны динзаврын өндөг Орсон шүү дээ. Ямар нэгэн хариулт. динзаврын өндөг юу юм бэ Өрсөлдөж байгаа юм чи хоорондоо. За цаг дуусаж байна. анааш яла Юу гэж бодож байна? Энийг дахиад гэж байна. Дахиад ямар шүү. сардалтай юм уу Дахиад байсан. Өндөг зураад байсан байна. Энэ ямар сонир заан шиг. динзаврын өндөг гэдэг Энийг сонир юм зураад. Дахиад шиг залаад зураад байсан байгаа. Наа тэгээ тэмээ утсан хүн. Энэ юу гэж бодож юу байгаа? юм бэ Ямар элизар юм уу? За юу юм? Бамыг ингэж орсон байна. би сахав ламын малгай ямар нэгдлээ нэг юм байд. Энэ нөгөө орхимж үлээ.
За тэгэхээр Нам байж байгаа дуусна. намынхаа хэлбэрийн зурчийн зур нэг шал өөр хүн гэхэд ерөн зур хүн зороход ерөн хэцүү юм шүү. Тэгчээд игчээсээ за хоёр үлнэ гэх. Танихаар бол хүмүүс нэг ингэж явдаг юм шиг шүү дээ. Хоёр гар яг сармагчин шиг ингэж хөл гарan зэрэгцсэн тийм. Тэгээ ламын өөрөнд дээр Ламын яаж та тийм. Идэгтэй бас ийм байна. Ламыг бол нэг юм малгайтай тий. Тэ нэг иймэрхүү малгайтай орж ирэхгүй юм. зураал. Тэгэл энэ дээр тавуушаа зорчих юм бол буруу болоо явчих тий. Тэгэл нэг лам. Орж Лам гинэ зүгээр нэг царай зараад тэгэл лам болгох гэсэн байна. Энийг ойлгохгүйсэн хүн өндөр зураа дахиад зураад тах чинь. За зураг таах хэсгийн 2 дахь баг гарч ирсэн байгаа. Оно зураг зурж инхүүш Тогоор цохиул. тогоор цохиулах юм уу яах чинь тий бас цохиулахгүй жиж болно шүү юм дээ. бэ. Гой зурж штэ байгаль 10 жил тахтаа ингээл гол мол зурдаг лээсэн штэ. Байгаль голоос өөр юм зурулж магадгүй саяын зургнуудыг бол зурах байсан уу? Зурчнаа зурч. Бодлоо тоглосон юм бас зурч чаддаг юм. Ер нь эмэгтэйчүүд дунд бол зурч чаддгүй эмэгтэй гэж байдгүй байх гэж би ер нь сүүлийн үед дүгнээд байгаа шүү дээ. Бүгдээрээ л нүүрэн дээрээ гоё зураг зурж байгаа тий. Тэр зэрэг бас Одоо магадгүй. зарим нэг хүмүүс магадгүй гэж. За тэр оно инхүш оногийн үед ер нь X2 production дараад хэр удаж байгаа юм? Би ч хэдэн онд орлоо 11 онд орсон. 11 онд 5 жил болж байгаа юм тий. Ер нь маш олон дүрүүд тоглож ирсэн баг тий. Ямар кинон дээр ч тэр ер нь ямар дүр бүтээх тэр хэцүү байдаг вэ? Мэдгүй тайзан дээр л авдаг эмгэн болох авир хэцүү байдیں۔ Ийм бол хэцүү байдаг юм аа. За нэг болоод үзээч. Харин Яах юм бэ? Тоглолтноос өсөхгүй. тоглолтын дээрээс зэрэг гэж. За инхүшийн хувьд залуу уран бүтээлч тий. Хэр удаж байна? Би одоо нэг 2 жил 2 жил болж байна. 14 онд орсон. За саяын зургийг бол ер нь өөрөө зурчаар байг байна уу? Манай инхүш гой зурдаг гэсэн тий. Гэтэ нөгөө намайг хүндлээ тогн цохиолохгүй гэдэг. Тогон зурсан тий. Тэгээ уг нь бол гоё зурдаг хүнээр зурулах юм бол мэдээж таа бол таар л гэсэн үг шүү тий. Юм боломжтой гэсэн үг. Багтаа оноо авчихна гэсэн үг шүү. Эртлээ бодоод байна л та. Эртлээ бодоод байна. За ингээ 2 дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн зураг амжилттай тааж ядснаар за инхүүш хэлээд байгаарай. Оноо юу ч хэлж өгөхгүй. За чадахгүй бол дараагийн өглөөг орж бол. Арга гэсэн. Доороо сэрээтэй юм шүү дээ. Зөв таасан Арга гэсэн юм тохиолдолд байна, доор зөвлөж өгөх хэрэгтэй байгаа. За. За манай оноо бол Юу юм бэ? 8-аад сормог зураад байна да тий. За. За мондог зурж чадлаа тий. Энд бол ингээд арга яс гээл зурж идэв. Гэтэ энэ гол нь юу юм бэ? Бороо зурч. Сандаа шал өөр юм бодож исэн юм шээс дээ. За энд бол 8 ол жиг зурж исэн байна тий. 8 ол жиг ер нь ойлгомжтой. За зураг таах үеийн 3 дахь баг гарч ирсэн байна. 2 дахь баг болох оно инхүүш хоёр болоод 4 оноогоо дөрүлийг авч чадсан байгаа. За дүлгөөн тогтоо сонол дээр суусан байна. Мөөгийн зураг. Ер нь зураг талтаа бол гайгүй юу? Яг гайгүй л гэж бодчих дөөрөө. Өөрийгөө гайгүй гэж бодож. Таны хувьд яагаад ингээ хоёр залуу байж түрүүн бол дандаа эрэгтэй эмэгтэй байсан болоод эмэгтэйгээ заруулаад ирсэн. Тийм тэгсэн. Тайрын хувьд бол одоо адилхан гендрийн хувьд адилхан байж яагаад нэгээс ингээс олгоч. Хурууцсан уу яасан бэ? Гүү манай яг өөрөө би бол зурж чадахгүй штэ л гэж хэлсэн надад. Зурж чадахгүй гэсэн үү? чамаас илүү зурнаа. Та чадахгүй бол танаас бас хамаарна шүү дээ. Та чадахгүй бол илүү одоо өөртөө л гомдох хэрэгтэй юм шүү дээ. Тогон цохиулж ирсэн үү? Тогн зохиулж байгаа. Цохиулж байгаагүй юу? Тэгэл одоо ямар дуу аваа гарах нь харъя те. За ингээд ер нь өгөгдсөн 2 зургийг 1 минутын хугацаанд зурж чадсанаар багтаа 4 оноо авах хэрэгтэй байгаа. Хэрвээ амжихгүй тохиолдолд за дүлгөөний дороос тог очно гэж байгаа. Ингээд 3 дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд Сармагч. одоо мөөгийн хувьд одоо юу ч хэлж өгөхгүй. За нөгөө зураг мартсан бол тэгээд өнгөрөө штэ тий. Зарим хүмүүс мартчихсэн тохиолдол эсвэл буруу зурж ирсэн тохиолдол үгээ буруу хараад бас Ямар ч юм дээ. Хүрд. Биш. ой биш гэж юу ч хэлэхгүй тий.
Амнаас бол ямар нэгэн авихгүй. За бас амархан зургнууд байсан байна. Баяр хүргэе. 3 дахь баг 2 3 дахь багт ер нь маш амархан зургууд өгөгдсөн байна. 4 дахь 5 дахь багаас жоохон хүн зургууд нэрх байлгүй гэж найдаж байна. Ингээд 4 дахь багийг тайснаа өрж байна. Хэсгийн 4 дахь баг гарч ирсэн байна. Ивэл татаа сандал дээр суусан байна. Минчин зураг зурнаа гэсэн мэт тий. Аха. Минчингийн хувьд бас маа самтлагт байсан. Тий. Тэр хаа нарлаа гэдсэн чинь маац дээр байсан байдаг баг тий. За, Ивэл татаа сандал дээр жоохон дүүгээ суухгүй цоолохгүйгээд тий суудсан байдаг тий. Манай дүү одоо сайн зурх хаа. Тий чаднаа. Дүү аваад одоо ичээгээ сандал дээр 220 дээр суудсан байж байна. Тэгээ сая өмнөх зургууд бол амархан байна гэж харж байна уу хямд. Хямдхан одоо Манай байсаа гэж харж байна тий. Одоо энэ мөөгийн энхүү шидрийг бол амархан байдаг шүү дээ. Тий. амархан байсан тий. Тэгээ манайх одоо Хэцүүдээр арах болов. хэцүүдээ Тэр янз янзын зурнууд байна. Дараагийн тийм шиг байх шүү. За ингээд 4 дахь багтаа амжилт хүсье. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд ямар нэгэн үг үсэг бичихгүй яг өгцөн зургийг таах хэрэгтэй байгаа. За ивэл таагаад авах хэрэгтэй. Smile. Smile. Эс нэг бишээ. Юу юм бэ наач? Хормсон. Жетлээ гэж. Бишээ наач ойж. Энэ юу юм бэ? Уурлах. За цаг явсараа юу ч хэлж өгөхгүй шүү. Юу ч Тамиг утаа. Уур, агаар, хүн. За юу ч хэлж өгөхгүй ханаас юу ч хэлж өгөхгүй цаг хастаа орсон байгаа. За камер чинь цаг явсан байгаа. За энэ. За ихний Жог дэлгэрүүл зурсан наач. Хүн байна. Утаа гарч ийн. Уур гарч ийн. Юу юм бэ? Үг хэлэх, яриа. бөөлж байгаа юм шүү. Бөөж. Юу ч хэлэхгүй. Дуудах. Унших. Шүлэг. Араа юм биш наа. Үнсэх. Зэла цогтаа. Саажра. Юу юм бэ? Наач бөөж. Цаг дуусаж Юу юм байна. бэ? Уур гарч. Агаар Үгүй дээ. юу байсан? Юу юм? За Бууж өгснөө тань. одоо бүр даваад байгаа болгоцсон. Шүгэлдэж байгаа маа. Шүгэл зурсан ачаа миний дөө. Би тийм шууд толгоонд орж ирсэн хүн шүгэлдэх гэж байгаа. Тэр ямар нэмээд исэн. Шүглээ зурхын тэгээ. Шүглээ нэг ийм их маягаар ингээл зорчдөө штэ. Ингээл Оо би чи шүгэл зурж мэдэхгүй байхгүй юу? яа юу вэ? Гэтэ одоо шүглээ таам тий. Энэ шүглээ ихэд хэцүү байгаа. Цагааны төрөлхөр байсан. Энэ төрөл. Би бас давхар таалцлаа шиш бөөлж байгаа хүн яаж байгаа чи дуулж байгаа ч юм уу гэл тий. Гэхдээ ер нь бол ингээ амнаасаа ингэдэж түндэг. Тэгвэл чи дээр нэг ингэчих байсан л да ингээ хөгжмийн ноотод ч юм уу тий. Ингэчих юм болоод бас шүглдэх гээд. Жог жүмбиг гэдэг. За нөгөө зураг нь юу байлаа? Энд чи яах нөгөө камер? Камерыг ингээд камер юм уу? Тэр ойлголцсон. Ямар сони юм. Камер зурвал ингэж зурна гэж хэлсэн юм аа. Хүмүүс цагаан сараар зүүдэг нөгөө дээлэн дээр зүүдэг амар том мөнгөн юм аралтай. Энийг амар хүнд бодсоо. Бүс шиг тий. Арай нэг өөр харагдаад байх юм шиг. Ахтайгаа ойлголцсон. Сүүх юм шиг тий. За ямар ч камер гэдгийг ойлголцсон. Яаж чи мэдэхгүй юм. Телепатар ч ойлголцсон уу яасан тий. Шүгэл дээр бол ойлголцож чадсангүй. Ямар ч багтаа 2 хоног бол авч чадсан байгаа. Тог ямар вэ? Энэ хэдэн байл тоо? Энэ ер нь яг нөгөө нэг сахилгаан станцаар ирж байгаагаар л байгаа л та. Бид нар хэмжиж үзээгүй. Бууруулаагүй. Хэмжиж үзсэн чинь нөгөө эвдрээд байгаа. Хэмжих чинь. Зураг таах хэсгийн сүүлийн баг болох зоргоо бараа нарын баг гарч ирсэн байна. За зоргоо бол тогтоо сандал дээр суудсан тий. Хамаг майн нэгдсмийн уншсан сууж байгаа. За бараа бол одоо зураг зорно гэж байгаа тий. Яагаад зурхаар болчихв? Дүүгээ зараач. Ингээд дүү сайн зурдаг л гэж байна. Би нэвтрүүлгийг сонирхолтой болохын үүднээс жоохон муухай зурд юм аа.
Би харж зурдаг байхгүй. Харахгүй болохоор тэгээд жоохон хэмжээ алдаад. Хэмжээ бүр амар нарийнчтай юм яа. Бүр өөрийг чи ярих. Хэмжээ алдныг ойлгож байгаа сте. Нүд зурх гэсэн бол шууд уул болчихсон. Тэгээд ойлгоо. За манай баяраа бол нэлээ айлттай тий. Тогонд юм зохиолж байгаагүй. Би энийг үзсэн. Яг танаа энийг. Бүгжөө ингээд бүгжгний одоо бүгж цаг идрийгээ бүгдийг ингээд тийшээ аваа тавьсан тий. Ер нь гайгүй шүү дээ. Гэтэ бүр ингээд олон гарих зүүцсэн хүн бол нэлээд зөгтөг. Тэгээд бас айснаасаа болоод доогор ингээд бас чиг даачдаг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү шүү дээ. Зүгээр хараа. Цан ман зохиолчдаг. Яа манайх нөгөө шинэ жилийн юугаар хийсэн шүү дээ. Тэг яг энэ нэрэд туршиж үзсэн үү? Тий? За яриад өхөө. Ах минь зураарай. За цаг явда. Та өөрөө игээч. За. За бараагийн хувьд бол Юу бэ? Юу бол цэцэг кактус. юу ч Кактус. Кактус. юу ч хэлэхгүй. Цэцэг. Юу ч хэлж өгөхгүй. Кактус мөрдөн шүү дээ. Тэгээд За дараагийн цаг дугаар. цаг гэрээ. Банз шорон. Яа баярлалаа ах уу. Тэцэг таагаагүй байгаа шүү. Суугаараа. Суугаараа. Зөргөө суугаараа. Цаг явсаар байгаа. Юу юм бэ? Нар цэцэг. Юу ч хэлэхгүй. Юу ч хэлэхгүй. 100 нас. Ой таа хэлэхгүй шүү дээ тий. Таа хэлж өгөхгүй. Би зөвхөн зүссэн. Яа! За ихний зураг болоод энэ дэр болоод юм юу зурсан байгаа шүү дээ. Шорон байсан байгаа тий. Кактусыг болоод нэг ингээд савн дотор хийгээд ингээд зурцсан ба кактус нэг 100 нас байсан тий. 100 нас чараа нэг өөр иймэрхүү байдаг баг шүү тий. Тэр нэг өргөжтэй тий. Ингээд ингэсэн байна. Манай бараа 100 нас тэгээд 100 гээд тоог нь бичснээс болоод сая зоргогийн дороос тог очлоо уучлаарай. 100 гэж тоо бич болохгүй мó? Баггүй үг үсэг бичихгүй гэж би хэлсэн. Энд ямар байдлаар. Тог ямар Гэхдээ юу Үнийг шүү би үзсэн яг тэр чигээр байна. Ямар Гэхдээ саяных чинь тоо ахгүй. Үг үсэг биш байхгүй. тийм үг үсэг тоо. Шага өдрийн дугаарт X2 Production залуус хүрэлцэн ирж оролцож байгаа. Ингээд хоёр дахь үе болох кино таах хэсэг маань эхлэж байна. Кино таах хэсэг энэ удаад анх удаага орж байгаа. За ингээд кино таах хэсгээр 5 киног таалгаж байгаа. За эхний баг болох Намууна Баясаа нар гарч ирээд байгаа. Эдний баг өмнөх үе дээрээс 2 оноо авсан байгаа. Ингээд эдний баг одоо 5 киногоо тавуулгын тааж чадсан тохиолдолд нийлбэр 7 оноотой болно гэсэн үг. Амжилт хүсье. Цаг явлаа. Нэг сая Батүлзайхан тоглосон. Нэг сая сэргэж хийсэн. Болдоо их ах. Ядуугийн зовлоо. Тэгсэн гэхдээ Батүлзайхан тоглосон. Ахалтуулзээ. Өнөр гэр бүл. Аха. Нөгөө бүрсэр додолдод байдаг гэрэл цаг ингэ додоод байдаг. Юу штэ материал. Сартма. Нэг юу Амьдралын эргүүлэг. чи ийм юу гэдэг лээ? Даваа. Ц Б. Даваа ни Давааны цаан даваа. Х is энэ. Шид гэдэг эсрэг үг юу вэ? Хуучин. Хуучин Хит багш. хит. Юу гэдэг вэ? Хит Сум. Хуучин сумын. Secret. Хуучин сумын мөхөл. Secret. Хуучин сумын нууц. Юу дээ? Катер аган дөө. Суугаараа. Тэ. Нэг юм нэ. Хэлэхгүй шүү. Тээврийн зам. Туурын зам. Намууна Баясаа нар маань 5 оноогоо тавуулгыг авч чадлаа. Нийлбэр 7 оноотой болж ирсэн байна. Дараагийн баг болох Оноо Инхүүш нар гарч ирээд байна. Оноо Инхүүш нар өмнөх зураг таах хэсгээс 4 оноог авч чадсан байгаа. За өмнөх баг болох Намууна Баясаа нар Хуучин сумын нууц, Өнөр бүл, Туурын замд, Давааны цаан даваа, Дардмаа хэмээх 5 киног зөв тааж чадсан байна. Цаг явлаа. Нөө голтой ганцхан хүүхдээ нэг хөгшин өвөө гол зарчинтай, зарчин өвгөнтэй. Хажуунаас хэлж өгөхгүй. Голтой ийм голын ус ингээд амар их борооноор ингээд амар их болоод байдаг ганцхан хүүхдээ 3 үсгтэй.
хяахын тоглосон амраахын тоглосон нөгөө нэг нүүрсэн дунд ингээд болуулаад байдаг бас нэг кино. Бодлоо удаач. Зүйтэй. Эхний оноо? Нөгөө хоёр зарцсан нөгөө нэг юугаа чатаад байдаг гизээрээ тоглоод байдаг. Зэрэг нэг би өмнө. Нөгөө сая фантастикийн хамгийн сүүлийн хийсэн зэрэгтэй кино. Машнууд. Амраах нөгөө хин болтой хоёрын тоглосон цэнгэлд ингээд хүчндүүлээд байдаг нэг кино ч тийм. Тийч. Юу штэ? Юутай гарын ус өмсөж зураг. Юуны нэг дарга зэрэгтэй БГ штэ. Юу? Болоогүй байна. Дараагаас Нөгөө талаас нь Боолыг ирээ. зөвхөн нэг хөгшин юм юу тоглосон. Голын ус имлээд байдаг штэ. Хурдаач штэ. Зүйтэй ёо. Кино таах хэсэг маань үргэлжилж байна. За, оноо инхүүш нарын баг нийтдээ 5 оноогоо авч чадсан байна. Одоогийн байдлаар 9 оноотойгоор хошуучилж байна. За, тэгэд кино таах хэсэг дээр сая үер, бодлын хулгайч зэрэг нэмхийн өмнө маш нууц боолын гэрээх 5 киног таалцж чадсан байна. За, тэгээд дараагийн 3 дахь баг болох Дүлгөө мөөгийн нар гарч ирээд байна. Одоо эдний баг 4 оноотой байгаа. 4 оноон дээрээс саяын өгдөх 5 киногоо тааж чадах юм бол 9 оноотойгоор бас манлайлах боломжтой. Ингээд 3 дахь баг болох Дүлгөө мөөгийн нартай амжилт хүсье. Цагаада. Тайлбарлаа. гэдэг. Тэгэ. Биш тайлбарлаа. Мэдгүй. Тэгвэл мэддгээс яваачтай. Мэддэг юм алгаа юм. Тэгвэл солигдчихъя. Хоёулаа солигдчихъя. Би тайлбарлая. Оо, нэг оноо мэдгүй. Удаан цуг. Үгнүүдийн тус тусанд Удаан дөрвөлчин. За, яваа. Ажнаас одоо бусад багууд Улаан дарцаг. За. За, нэг оноо авлаа. Истэ яа. Истэ. Орон кино тайлбарлаад байна. Өөр кино авах. Мэдгүй мэнэ. Шордог дэндүү янзтай гэдэг. За загварч. Тав оноотойгоор өндөрлөж байна. За, дурлалын гэмт хэрэг, улаан дарцаг, талын цуурай, шүн дундын яриа, ирэмдэг гэдэг кинонууд байсан байна. За, ингээд дараагийн баг болох Ивэл Минжин нар гарч ирээд байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт X2 Production залуус хүрэлцээрж оролцож байна. Ахаар. За. Нөгөө нэг сүүлд гарсан яг нөгөө нэг аав охин хоёртой кино шүү дээ тий. Нөгөө нэг охин нь өнчөө тэгээд нэг охин нь жирэмсэн болоод ахуулахгүй. Юу. Нөгөө нэг тэг бах аав нь болоод тоглож. Тэ байж нөгөө юу. Найруулдаг яагаад тий. Юу вэ? Эмэгтэй биш ээ. Ажнаас нь хэлж өгөхгүй. Яг одоо яг ингэдэг байсан ба гэдэг. Юу. Өөр кино. Миний сүүлээс өөр кино шүү. Нөгөө киногоо таагаач тий. За дараагийн би бодож байна. Дараачихын нэг юм юу муутай. Загээд. Мөн. За яг л нэг ингэгээд исэн юм да. Ингэгээд исэн юм аа. Өөр киногоо тайлбарч. Би дараагийн тэр бодсон. Эхнээсээ бичсэн цагт биш ээ. Ээжтэй бичсэн. Юу вэ? За нөгөөд ихнийхээ таачиж ихнийх нь Ариунагийн нүрийг дуулсан дуу мөн биз дээ. Дууг нь Ариуна саундтрекийн дуулсан мөн. Биш. Окей. За тэгвэл нэг юм юу яагаад гэдэг. Үүрингээ гарлаа. Үүрээс олно. Төгч чинь. Өөр яах юм бэ? Цайхаа өмнө. За тэгээд нөгөөдгөө та ихнийхээ гээс таачиж ирнэ. Яг нөгөө жирэмсэн гээд
Ингээд очиад яасан чи хүүхдээ хавуулахгүй шүү гэх. Тэгээд дараа нь Аав! оо зөв. Гурав дахь кино. Оо дөрөвдөө таач штэ. Одоо дөрөвдөө багч. Ийм юм яа. За ингээд Ивэл Минжин нар маань 3 хон киног тааж чадсан байна. Гэтэ ер нь бол их ах хэвээр гэсэн үг шүү дээ, тэ. Загийн айлам ингэх гээд байсан бүтлгүй новш аав үр цайхын өмнө гээд 5 кино өгсөн байгаа. За нийлбэр 5 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. За ингээд хамгийн сүүлийн баг болох Зориго Бараа нар гарч ирээд байгаа. Одоогийн байдлаар 2 оноотой орж байгаа. Бидний баг хэдэн оноо авахыг бүгдээ харцгаая. Амжилт хүсье. За анхаар. За цагаалда. Оо чи одоо хараад тахтай. За энэ юу? Хамгийн ихнийхээ заяа. Нөө юу? Найруулагч Одон чимгийн бүтээл. За миний өрчтгөр. Тийм ээ. За Дараагийнх нь энэ. гарын 5 ороо. Тийм ээ. Зүг байна. Дараагийнх нь юу? Where are you Boma гэж. Сэрэлт. Ааха. За Дараагийнх нь нэг юм өдөрлөлтэй. Тийм өдөрлүүд дунд нэг тийм нэг юу гэдэг юм бэ? Эхний үсгүүдийн хэл. EST. Илүү сартаа 100. Тийм ээ. Дараагийнх нь MH. Морьточ хүн, Монгол хүн. Морьтой хүн, Монгол хүн. Миний Монгол MH. Гэлээ. Зүг шүү сая. Монгол хүү, Монгол хүү. Тийм ээ. Чагах нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард X-Lutz Production-ы залуус хүрцээрж оролцож байгаа. Ингээд эхний 2 үе дээрээс оноогоороо манлайлсан. За, оноо инхүүш нар гарч ирээд байгаа. За, хойноос жоохон алга ташлт муутай байх шиг нэ, жоохон дурамчхан байх шиг байна шүү. 9 оноотой ядаж олсон. Бусад багууд бол 7 болон түүнээс доош оноонуудыг авсан байгаа. За, ингээд миний зүгээс энэ финалийн үед бол миний зүгээс 15 асуултыг асуусан. Асуулт бүрийн хариултыг мэдж байгаа тохиолдолд бөмбөгөө шууд бариад хариулах хэрэгтэй. Шууд бөмбөгөө аваагүй байж хариултыг хийхгүй. Энэ бөмбөгөөр зохих юм уу? Үгүй бөмбөгөө зөвхөн аавна. Хүсвэл зохиж болно шүү. За бөмбөгөө аваад хариулах хэрэгтэй. Тог байхгүй тий. Тий, хариулж чадахгүй тохиолдолд тог байхгүй. Хариулж чадахгүй тохиолдолд буцааж тавиад рүүгээ оролцож хариулах боломжтой гэсэн. Ойлгомжтой юу? Ойлголоо. За асуултууд бол маш амархан учраас хамгийн гол нь баг бөмбөгөндөө л төрүүлж хүрсэн хүний л. За минтэ жоохон ихтэй үнэтэй тийм. За гараа энэ дээрт ингээд хоёр талаас тавьж хагаад. За ингээд хоёр оролцогчтой бүгдээ амжилт хүсье. Яана. Эхний асуулт ганган хүнд юу нэмэр гэдэг вэ? Гарах нэмэр. За эхний оног авлаа. Алга ташил яасан бэ? За хоёр дахь асуулт Монголын анхны дуйл. Дуйл. Өчтэй 3. За зүг бай. Хариуллаа. Туйл мэдгээр аюу их бодлоотой сая мангарах зохиол өгөрөө та. Тархиныхаа номын сонг нэгжсэн сонсон. За 3 дахь асуулт сургуулийн өмнөх боловсрол олгодог газрыг цэцэрлэг штэ. 4 дахь асуулт. За 4 дахь асуулт аян замд үнэг тааруул юу гэдэг вэ? Ол замгтэй байдаг. Биш ээ. Зам инглиз орох юм бол нөгөө юу яадаг штэ. Гой. За дараагийн. За мэдэхгүй байна. За юу юм? Үнэг тааруулна штэ. Үнэг тааруул яа вэ? Адтай, одтой, ёндотой. За харамсалтай хоёр оролцож оноо авч чадсангүй. Газанд муу гэсэн үг тийм. Муу ер нь саадтай явах юм байна гэж үздэг юм байна. Би юу муу гэдэг нэрээ. За үнэг таарах юм бол одоо зүгээр муу гэж саад тохино гэсэн үг тийм. За 5 дахь асуулт химийн үйлдэх системийг хэн зохиосон бэ? Ой! Хин. Юу штэ? Манайс хэлж өгөхгүй. За мэдээ өгчгөө тавьж чадахгүй байна мэдээ. Скватер. Хин. За тавьчихаа мэдээ. Эхтэн яг хэлчихээ мэдлээ үү? За. Мэдлээ үү? Хаалгаар хэлээд байна. Манай мэдлээ байгаа юу? За мэдлийн үйлдэх систем гэж байгаа. 6 дахь асуулт. За манай инхүү шууд оноогүй яваад байгаа шүү. 6 дахь асуулт. Монгол ардын үлгэрт гардаг хамгийн худалч хүнийг юу гэдэг вэ? Далуу худалч зүг арай. Хүмүүд хамгийн За 7 дахь асуулт. Эвт шаацгаа.
Дугаар штэ. За зүгээр үү. Яарэ. 8 дахь асуулт. 8 дахь асуулт. Грекийн нийслэл. Афин. Зөв хариуллаа. Оноо маань зөв хариулаад яваа. Ганцаархан хашуулж байна. 9 дахь асуулт. Аргагүй л бас Энэ бөмбөгөөд өөрөө өнгөрөөд байна яа идэ вэ? аргагүй л олон юм шилээсэн гэсэндээ тий. Хүүх тийм амар зөрөө тарагч байна. 9 дахь асуулт. Хэл аваагүй үнчсэн малыг юу гэдэг вэ? Хэл аваагүй үнчилсэн мал аваагүй. Юу? Суваа За штэ. зөв хариуллаа. Аа, за. Хойноос хэлж өгөхгүй шүү залуусаа. Хэлж өгөхгүй. Яач юу бид. За суваа гэдэг юм байна. Суваа. За манай энэхүү шидэ оных вэ? Би юу 94. 94 он. За тэгвэл бас жоохон ном сэтгүүл сайн эргүүлээрэ гэж хэлсэн. За 10 дахь асуулт. Модоо барих гэж юу гэсэн үг вэ? Юу штэ нөгөө юу ч хаасан болох туу нөгөө хоосрох. За зөв хариуллаа. Хоосрох гэсэн үг тийм. За 11 дахь асуулт. Шилийг юугаар хийдэг вэ? Шилийг юугаар хийдэг вэ? Шилэг үү? Шил Юу шил. юм сахар махар юм уу юу юм? Юу сахар. Бараг сахарыг чи юугаар хийдэг юм болоо гэмээр байна шүү дээ. Ис. Зөв хариуллаа. Анхныхаа оног авлаа. За. Сахар гэнэ яна. Илсээр биш, сахараар юм биш үү заяа. Оо сахараа гэнэ. Сахараа биш илсээр. Ном сэтгүүл сайн. За 12 дахь асуулт. 12 дахь асуулт. Бэлцэг гэж юу гэсэн үг вэ? Бэлд бүгд штэ. Зөв хариуллаа. Бэлцэг гэж бүгжээ хэлдэг. 13 дахь асуулт. Айлаас гарахтаа босгод даван унууд юу гэдэг вэ? Гар тарна. За зөв хариуллаа. Газруу түлээ хий. Аа. За зөв хариулсан. 14 дахь асуулт. Илжигний төлөг юу гэдэг вэ? Нөгөө юу лус. Гүү. Илжигний төлөг юу гэдэг вэ? Оо. Ханаас хэлж өгөхгүй. Илжигний юу лээ? Энд дэш лус штэ. Хөрхөө нэртэй тий. Гэдэг нэртэй. За яна юу юм бэ? Хоёр үстэй. Лусар. Луусар чиг шиг. Дуутран гэдэг юм байна. Оо тийштэй. За дуутран гэж байгаа. Лус чи юу лих лээ? За 15 дахь асуулт. Хамгийн сүүлийн асуулт. Монголд байдаг ховордож байгаа бавга. Мацалаа. Мацаалаа зөв хариуллаа. За сүүлийн асуултыг та бүхний донд асууч. Сүүлийн асуулт. Хамгийн олон хэлээр хэвлэгдсэн монгол номыг юу гэдэг вэ? Нөгөө нэг Тэрхийдэл. үгүй. Залуучууд хүүхэд залуучууд. Хамгийн олон Тунгалаг тамир. Тунгалаг тамир. Эсрэг Жангар. За бас аль нь ч хариултыг өгч чадсангүй хамгийн олон Монгол одоо орчуулгатаа гаргаж байгаа. Арго. ямар дам нүдэн дам. Ногоонууд. Монголын нууц товч байдаг юм байна. Монголын нууц товч. Өнөөдрийн дугаарт X2-ийн залуус хүрэлцээрж оролцсон. Оролцогч дундаас 11 асуултанд зөв хариулт 15 асуултаас 11 асуултанд зөв хариулсан. Оноо маань ялагчаар тодорсон байгаа. Баяр хүргэе. За ингээд инхүүш маань 2 оноо авсан байна. 2 оноо авсан байгаа. За бас баяр хүргэе. За ингээд эхний байранд орсон оноодоо 120-д байрлах Queen Stream гэх салон байгаа. За энэ салон бол маш олон төрлийн үйлчлэгийг үзүүлдэг. Гоо сайхан спа, маникюр, педикюр, үсчин гоо сайхан бүх төрлийн үйлчлэгийг үзүүлдэг салон байгаа. Тэгэхгүй мэргэжлийн үсчин гоо сайхантай салоноор үйлчлэх хэмжээг гардуулж байна. Баярлалаа. Баяр хүргэе. За танд ч гэсэн Оо за Баярлалаа. За тэгээд гэр бүлэрээ одоо Монголын анхны 3D музейд очиж үйлчлүүлээрэ гэд Хүннү мол гэдэг тийм. Хүннү молын 3 дахад байдаг. 3D музейд очиж үйлчлүүлээрэ гэд ийхүү гардуулж байна. За мөн Dax Karaoke гэж байдаг. Хорооллын модны хоёрын зам дагуу байрлах самуун зочдлын 7 давхрын Dax Karaoke найз нөхдөд хамт олноор очиж үйлчлүүлэх хэмжээг оноотой гардуулъя. Хамт олноор очоорой гэж тийм. За хараад хамт явах юм байна тий. За тэгээд төгсгөлийн одоо үгийг өөрчлөлтөө тий тоглолтоо ирж үзээрэй гэж сайхан уриалга хийгээд нэвтрүүлгээ дуусгая. За нэвтрүүлгийн турш бидэнтэй хамт байсан үзэж та бүхэндээ баярлалаа. Ингээ өдөр бүр бид амьдрал хайртай тоглолт соёлын төвөргөнд тоглогдож байна. Бид бол X2. За ингээд чагт нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар тавцсан оролцогчдоо баярлалаа. Ирэх 7 хоног тэгээд уулзъя. Түр баяртай үзэгчтэй. баярлалаа.